speaker coming up on the stage right now. Everybody, have you enjoyed Nasami today? Are you ready for your next speaker, the last one? Yeah? Okay, so he is from Mongolia. And do you know overland traveling? Yeah, have you ever heard of that? Because he is the guy who took his family for a year and a half with his 3 kids and a wife. They lived in 8 meters square for over a year and a half in a car, in a van, and they traveled around the world together. He was the driver, he was the husband, he was the dad, he was the teacher, he was the translator, he was the travel guide, he was everything, he was doing multiple tasks at the same time. Please welcome Tusha Overland on the stage and hear from his amazing stories. Hey! Hello everyone, hello everybody. So here, all right. So first of all, my name is Tufshu, and what we do is and who we are. So I'm Tufshu, my wife is Zaya, and today I will talk about my journey. Okay. So as here, the 99% of attendee from here Mongolian, I will speak in Mongolian, and I'm sorry for attendee from abroad. Okay. За сайн байна уу? За өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө аяллаа талаар аялал хийж байхдаа яаж контент хийж ирсэн талаар за мөн яаж дэлхийг тойрсон талаараа адал явдлаа хуваалцсанаа. За энд аялах дуртай хүн байна уу? Байна. Бүгд гараа өргөж байна. За тэгвэл дэлхийг тойрж аялах мөрөөдөлтэй хүн байна энд. За тэгвэл миний ярих зүйл та бүхэнд сонирхолтой байх болно гэж бодож байна. За ингээд хамгийн түрүүнд зарим хүмүүс энэ зургийг харсан байж магадгүй, зарим нь бол хараагүй ч гэж магадгүй. За энэ бол бидний хийсэн хамгийн анхны overland аялал буюу машинтай аяллаа зураг харагдаж байна. За анх яагаад машинтай аялахаар шийдсэн бэ гэдэг талаар, яаж анхны санаа төрсөн бэ гэдэг талаар би одоо та бүхэнд хэлье. За иймэрхүү дүр зургийг та бүхэн хөдөө гадаа 100 явж байхдаа харж ирсэн үү? Харсан тий? За ингээд гоё явж итлээ. Ингээд аав ээжтэйгээ гэр бүл дээр хөдөө явж ит нэх гоё том тракууд унтсан тий. Нэх гоё джип унтсан, мотоциклтэй дугуйтай гадаадын айлгч нар ингээд Монголд яваад идэх тий дэлхийд тойрол. За тэгээд миний бодсон зүйл бол тэгвэл Монголоос ингэж явж болох юм уу? Тий? Болдгийм үү? Яаж явдгийм бол гэдэг энэ талаар одоо энэ асуулт бол асуултын тэмдэг болоод надад үлдсэн байсан. За тэгээд хамгийн сүүлд нь явж 7 жил одоо яг аялах хийсэн, явах хийсэн гэх зориг хүрхгүй байж байгаад хамгийн сүүлд нь бид нэр явсан. За хүмүүс энд яг одоо харагдаж байна энэ цэнхэр машинтайгаа бид нэр Улаанбаатараас гараад Лондон хүртэл яваад буцаад давхиж ирсэн байгаа. За тэгэхээр тэр үед бол биднэрт ямар нэгэн одоо аяллаа хондлуулсан том сан байгаагүй, аяллаа машин байгаагүй. Тэрнээс гадна яаж аялдаг талаар мэдээлэлч байгаагүй. Зарим нэг улс орнуудын хэлийг яаж гардгийг те бүр тэр талаар бүр огт ойлголт байхгүй, бас асуух хүн байхгүй гэсэн. Ямар ч мэдээлэлгүй. Гэхдээ бид хоёр би их нэрийн хамт одоо таг харах уу зөвхөн эр зөргөн дээр найдаад яваад 6 сарын туршид 47 орноор 41 улсаар яваад 47,000 км замыг туулаад маш гайхалтай аялал хийгээд ирсэн. За баярлалаа. Тэгээд ингэж аялж явахдаа бид нэр контент хийсэн. Мэдээж. За яагаад контент хийсэн шалтгаан нь бол бид хоёрт асуух хүн байгаагүй, үзэх нэвтрүүлэг байгаагүй, үзэх контент бол байгаагүй тухай үед. Тэгэхээр яаж хэл гардгийг, яаж одоо замдаа виза мэдүүлдгийг, хаана одоо хонголж явдгийг бүр огт мэдээлэлгүйс учраас тухайн үед өөрийнхөө олсон мэдсэн зүйлсийг бусадтай хуваалцахын тулд тухайн бүрд нь влог хийгээд явсан. За тэгээд бид нар явсан маршрут маань энэ байна. Энэ бол одоо ингээд 41 орноор тэгээ 6 сарын туршид хоёлаа ингээд явсан байгаа. За тэгт нэг асуудал байна. Бидний аялын зорилго Улаанбаатараас гараад Лондон орох байсан.
Бид нар яваал байсан, дахиад байсан хадал явдлуудтай уулзраад яваал видеогоо хийгээл дахиадсан лоонд орцсон. Тэгсэн чинь гинт сонирн болоо явцсан. Бид нар зориггүй болцсон. Яг тэгвэл зорилгондоо хүрсэн. Тэгээ одоо хайчих юм бол ямар ч гэсэн гэрлүүгээ харъя. Дараа нь хааш явах гэж бодож эхэлсэн. За тэгээд Лондоноос босож иргээд Скандинавоор ороод Оросын нутгаар явж байхдаа их нэртэйгээ бид хоёр ярилцаад за ер нь жоохон холхон газар явмаар юм байна гэж хийсэн. За тэ одоо энэ одоо ойрхон юм хаашаа тэ. Жоохон холхон газар явъя. Адал явдалтай газар руу явъя. За яаж явдаг нь тодорхойгүй газар руу явъя тэ. Мэдхгүй очиж чадахгүйгээ мэдхгүй газар руу явъя гэж хийсэн. За тэгээд хайцсан бай. Бид нэр Улаанбаатараас машинтайгаа гараад Сидней орохоор шийдсэн. Гэхдээ 3 хүүхэдтэйгээ хамт контент хийгээд явахаар шийдсэн. За энэ үед бол маш олон хүмүүс биднэрт бол итгээгүй тийм. За бүр ойр дотны найзууд хүртэл хэлжсэн. За өгшөө чамайг Лондон орно гэхэд ч одоо дугайл байсан тийм. За яг одоо итгэж чинь яваад ирсэн. Гэхдээ хүүхдүүдтэйгээ автобус унаад далаа гатлаад Сидней орно гэдэг чинь одоо болох юм уу? Мэдгүй болох юм л дээ. Би яг тэр үед ингэж хариулж ирсэн. Гэхдээ бид нар одоо яасныг дараа нь харнаа. За тэгээд зарим их европчуудын хувьд те Монгол улс бол одоо аялах маш одоо мөрөөдлийнх нь газар тийм үлгэр домгийн газар байдаг. За европчууд Германаас ч юм уу Францаас ч юм уу машин унаад Монгол хүртэл давхахаараа их эр зоригтой, баатарлаг, адал явдалтай зүйл хийсэн те. Одоо хараад хүүхдүүдтэй найз өвгөндөө ярих бахархал нь одоо болдог их адал явдалтай зүйлтэй. Харин бидний хувьд бол миний хувьд бол Герман руу нисч очиод автобус худалдаж аваад гэрийнхнийгээ авахын тулд Европоос Монгол руу буцаж авах ирсэн. Автобус аваад за тэгээд гэрийнхэн маань орсныхон гадаа хүлээж исэн. Би гэрийнхнийгээ аваад бид нар бүгдээрээ van life руу шилжсэн. За welcome to van life, right? За ингээ бөөнөрөө автобусанд амьдардаг болсон. Тэгээд Улаанбаатар, Сидней гэдэг family tour маань эхэлсэн. За яг энд бол одоо өдөр тутмын автобусны доторх бол амьдрал харагдаж байна. За олон хүмүүс асуудیں۔ Аюулгүй юм уу? Бүгдийн сургуулийг яадаг тийм? Бүгдийн сургуулиас гаргацсан юм уу? Замд Иран, Пакистан гэж явахаар ямар нэгэн тийм аюултай дээрэм мээрэмтэй барьцаалагдах зүйл байхгүй юу? Үнэхээр та нар яаж аюулгүй байдлаа хангаад байгаа юм? За бас зарим хүмүүс ингэж асуудаг юм. Та нарт буу байсан юм автобусны чинь. За яг үндэ бол манай буунууд бол одоо ширээн дээр сууж тийм. Манай хамгийн сайн аюулгүй байдлыг хангадаг зүйлс бол хүүхдүүд байгаа. Яг хүүхдүүдтэйгээ гэр бүлдээ явж байхад бол ямар ч улсад, ямар ч газар, ямар ч хүн бод инээмсэгтэй төрж ирдэг. Маш сайхан угтаж авдаг, маш сайхан хүлээж авдаг байгаа. За next picture. За энэ бол Пакистан улс. За Пакистан улс гэхээр та нар юу бодогдож байна? Нэг юм амар барьцаалсан, хотголсон тэг нэг юм амар сахалтай амар хүмүүс бодогдож байна. За хүмүүс энэ зургийг хараад та нар барьцаалагдсан юм уу? Тэг kidnapped? You guys all right? гэдэг гайхаад асуугаад байдаг тийм. Энэ зураг болохоор яаж ямар учиртай зураг вэ гэхээр Пакистан улсын засгийн газар жуулчдаа хамгаалж явж байгаа. Тэгэхээр бид нэр огтхож барьцаалагдаагүй бөгөөд төрийн тусгай хамгаалтанд Пакистан улсад аялж явах энэ зураг байна. Энэ олон залуучууд бид нэрийг хамгаалж яваа. Урдаа нэг хойно нэг машинтай замын хөдөлгөөн хаана зөвхөн бид нар явна Пакистанчууд зогсно. Wow, nice, right? Өнөө хэрэг дээр бидний хамгийн аимшигтай гэж бодож исэн Иран, Пакистан улсууд маань бол хамгийн гайхалтай улсууд байсан. Маш гайхалтай. Жишээлбэл одоо сонирхолтой хэлэхэд Пакистан улсад жуулчид очир байхгүй гэдэг дүрмтэй. Жуулчид үнэгүй гэдэг дүрмтэй. Жуулчдад хөтөж үнэгүй цаанаасаа. Жуулчлаад үзүр үзэж явж хахад ус хоол авчирч өгдөг. Гоё уустай. Бид нар бол ингэж төсөөлөөгүй. Гэхдээ бол Пакистан, Иран бол гайхалтай орн шүү. Бүгд очиж үзэх хэрэгтэй. За тэгээ хүмүүс бид нарыг аюултай газраар маш их ядарч зүдэрж яваа гэж бодож байх хооронд бид нар үнэхээр жаргалтай байлаа. За энд бол энэ зурган дээр бидний автобусны дотор юу хийж явсан хүүхдүүд маань одоо яг яаж явсан нь харагдаж байна. За манай хүүхдүүд бол нэгдүгээр маш сайн ном уншигч нар байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань автобусныхаа цонхоор дэлхийн ертөнцөд танилцж ирсэн. Хоёрдугаар өдөр болгон
ном бол ертөнцийг харах тойл гэж номоо уншаад ертөнцтэй танилцж ирсэн. Ингээд бид нар өөр өөрсдийнхөө замаар өдөр болгон цаг минут бүр хорвоо ертөнцийг таньж ирсэн юм аа. Зандаа. За баярлалаа. Дараагийн асуудал. Хүүхдүүд чи ядарахгүй юу? Зүгээр үү? Хүмүүс айгүй асуудаг байхгүй юу? Гэхдээ яг замд явж байхад үнэ хэрэг дээр бол бид нар л ядарна. Бид нар л чирэгдэнэ. Хүүхэд биднээс төрүүлж ядарсан тохиолдол байна уу? Байхгүй тий. Эдгээр намайг жолоогоо барьж яхад хойно удчихийдэг. Тэгээ намайг контентөө хийж яхад амарч идэг. Нэг гүйж гараад цэнэгэн дүүр батарей фул тий. Тэгээ яв юмаа үзье гэх аавд цэсэрсэн. Амраад хэлдэг. Тэгэхээр замд хол явхад хизээж хүүхдүүд ядарна гэж бол байдгүй юм байлаа. Тэгээд өөр бас тэр доор болонд харагдчихээн. Хичээлээ яадаг вэ гэдэг. Тасалцсан уу тийм сургуулиас гарцсан одоо ингээ өнгөрсөн үү хүмүүс асуудаг. За бид нар хичээлээ өдөр болгон хийж авсан. Өглөө босоод хичээлээ хийн, өдөр хичээлээ хийн, орой хичээлээ хийн. Багш нар нь байнга даалгавраа 7 хоног болгон явуулаад багш нарлогоо орой болгон хичээлээ явуулж байсан. Тэгэхээр манай хүүхдүүд ерөөсөө сургууль завсардаагүй сургуулаа онлайнаар хийсээр байгаад ангиа төгсөөд төгсөх шалгалтаа өгөөд одоо дахиад ирээд сургуультай орсон байгаа ангитай. За энэ онлайн сургууль хийхэд ковид бидэнд маш их тусалсан. Ягаад гэвэл ковидын үеэр бид нэр угаасаа 2 жилдээ онлайнаар хичээл хийх бэлтгэлтэй болсон байсан учраас нэг сүйдтэй бол хүндрэл байгаагүй. So creating the content while I'm driving, right? So this is the most difficult part, which is creating the content while I'm driving. Үнэхээр контент хийх, аялж явахдаа контент хийх гэдэг бол маш хэцүү зүйлс нэг. 7 хоног Тайланд яваад тэ сайхан бичлэг хийгээд ирэх бол асуудалгүй. 14 хоног энтэг рүү яваад бичлэг хийгээд ирэх асуудалгүй. Гэвч 3 хүүхэдтэйгээ 3 тэв дамжиж явахдаа контент хийн гэдэг бол асар хэцүү хэцүү асуудал. Яагаад гэвэл би сайн аав байх хэвээр, сайн нөхөр байх хэвээр, аяллаа гайд байх хэвээр, сайн контент креатор байх хэвээр, камерамен тэ, видеоны агентлаг, аюулгүй байдал хариуцагч, хоол хийгч, машин засагч юу гэдэг тэнд би баг нэг дор 10-20 ажил зэрэг хийх хэрэгтэй болдог. Гэхдээ бид нар хүүхдүүдийнхээ энэ нандин дурсамжийг анх хөлд орж байгааг нь, хэлд орж байгааг нь бүгдийг нь бичээд авч чадсан байгаа. Том болоод үзээд аав ээжтэй баярлах хаа гэж бодож байгаа. За та бүхэн харж байгаа энэ миний нуруунд дээр байгаа жижигхэн зүйл бол миний камер биш. Гэхдээ би дандаа үүрж явах хэрэгтэй болдог. Контент хийхэд тулд байнга ийм маягаар жил гарan контент хийж авсан байгаа. За мөн зам дээр контент хийхэд маш чухал зүйл бол камерын сонголт байдаг. Тэгэхээр нөгөө хоёулаа юм уу ганцаараа яваа том камер дуран үүрээд хийж болдог. Гэхдээ 3 хүүхдийн хажуугаар бол том камертай зурлах ямар ч боломжгүй байдаг учраас бид нар дандаа юм жижигхэн одоо энэ духан дээр байгаа камер харж тэ утсаараа болоо юм жижиг камеруудаар болцлон дүрсээ бол хийж авсан байгаа. За тэгээд бид нар ингэж авсан байна. Нөгөө жоохон хол явъя гэсэн чи хитрхи хол байсан л та бидээс. Автобус авахын тулд Герман руу яваад Германаас Монгол руу ирж гэрийнхнийгээ аваад буцаж Москва ороод тэгээд Турк, Иран, Пакистан, Индия, Непал тэ Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз гэж явсаар байгаа хамгийн сүүлд нь автобусаа ачуулаад Перт хүртэлж явсан. Ингээд ямар ч байсан бидний аялал хамгийн сүүлд нь 3 твээр 20 орноор 70,000 км замыг туулаад 440 өдрийн туршид үргэлжилж эцсийнхээ зэгтээ өрсөн. За баярлалаа. Тэгээд энэ хамгийн мэдээж хамгийн анхны одоо Австрали твд хөл тавьсан гэх юм уу, дугуй тавьсан гэх юм уу, Монгол дугаартай машин байгаа. За тэгээд бидний хувьд болохоор энэ Монгол дугаартай машинаараа дэлхийн 60 гаруй оронд явсан байгаа. Яг энэ 70-80 гэсэн дугаартайгаа тийм нэг машинаа зараад нөгөө хөргөн цэнхэр машиныхаа дугаарыг авцсан л та. Тэгээд энэ дугаартайгаа л яваад байгаа. За тэгээд хэдийгээр энэ Австралид хүрэх аялал маань өндөрсөн ч гэсэн автобус маань одоо бол Австралид байгаа. За яагаад гэвэл автобусны хувьд аялал дуусаагүй байгаа. Тэр замынхаа талд орсон байгаа. Тэгээд бид нар бол цаашаага явна. Манай дараагийн одоо destination бол дараа жил мэдэгдэх баха.
All right. Thank you guys. Thank you. Thank you.